Хуульч Шууха Монгол төр ёсны сэтгэлгээний их сурвалж уламжлалын талаар танилцуулж байна. Төр ёсны төрийг барих, улсыг засах арга, ухаан, соёлын нийлбэр цогц мөн. Түүнчлэн төр ёсны биедсэн хэлбэр эсрэг төр төрх юм. Монголын төр ёс. Аливаа улс үндэстэн өөрийн давтагдшгүй онцлог бүхий соёлын нийгмэл ертөнцийн захирагдж байдаг зүй тогтлын дагуу Монголын төр ёс дорн дахны соёлын орчинд бүрэлдэж түүний уламжлалыг даган хөгжижээ. Дорны деспотизм. Дорны төр ёсны нийтлэг шинж олон хүчин зүйл онцлогоор тодорхойлогддогч товоолхон үзмээр нэг зүйл бол төрийн үйлдвэрлэлийн арга буюу нийгэм эдийн засгийн амьдралд төрийн үүрэг өндөр байсан явдал юм. Азид дорн дахны төр ёсны сэтгэлгээний их сурвалж. Азид дорн дахна төрийн үүрэг өндөр байсныг нэгтгэл бол дангаан цоцрогдол эсвэл улс төрийн хүчээр холбогдлоор үйл тайлбарлагдах байгаль түүх, аж төрөх ёс, нийгэм сэтгэл зүй, зан заншлын бодит ахуйгаар нөхцөлдсөн объектив, субъектив их сурвалжтай. Монгол төр ёсны сэтгэлгээний объектив их сурвалжийн хувьд төвлөрүүлсэн удирдлага, зохион байгуулалтыг шаардсан өргөн уудам газар нутаг, эрс тэрс цаг агаар, уур амьсгал, газар дах төрийн өмчлөл, малаар дамжуулж үр шимийг хүртэхэд илүү зохимжтой хөрс, ус, ургамлын аймгаас хамаарсан нийгмийн зохион байгуулалт, нүүдлийн аж төрөх ёс юм. Харин субъектив их сурвалжийн хувьд байгаль цаг агаар, нийгмийн зохион байгуулалт, Монгол үндэстний дотоод мэдрэмж, итгэл бишрэлийг тусгасан монгол хүний сэтгэлгээний хэв шинж, уугуул төрх мөн. Монголын уламжлалт төр ёсны онцлогийн талаар танилцуулъя. Азийн үйлдвэрлэлийн аргаар нөхцөлдсөн Монголын уламжлалт төр ёсны онцлогийг тодорхойлж байсан гол объектив хүчин зүйл бол төрийн өмчлөлдөх өргөн уудам газар нутаг юм. Энэ нь төр хүчтэйг төвлөрүүлсэн дээдлэгдэн хүндэтгэх гол үндэс болж байв. Өргөн уудам газар нутаг нь хамгаалалтын онцгой нөхцөл, засаг захиргааны олон шатлал бүхий зохион байгуулалт төвлөрүүлсэн удирдлагыг шаардаж байжээ. Газар дах төрийн өмчлөл нь нийгэм ялгаралд орж төрөөс харьцангуй хараат бус томоохон өмчтөн газрын эзэд төрөх, нийгэмд бодгаалчлах, аминч үзэл, бие даасан байдал, чөлөөт эрх дэлгэрэх бололцоог хязгаарлаж байсан. Нүүдлийн аж төрөх ёс төр ёсны өвөрмөц төр төрхийг мөн шаарджээ. Нүүдлэн аж төрөх ёс өөрийн мөн чанараараа орон зайн тодорхой зохицуулалтгүй, нөгөө талаас байгальтай болон өөр хоорондоо ямагт тэмцэж, тэр нь өөрсдөд нь ямагт хохирол учруулж байснаас сургамж авч, нэг хүчтэй төрөөс удирдуулж амьдрахыг чухалчилж, төрийг дээдлэн хүндэлдэг болжээ. Төрд хүндэтгэлтэй нэгүүлсэнгүй хандах учир утгын талаар танилцуулъя. Судлаачид хоёр үндэслэл дэвшүүлдэг. Нэгд хатуу чанга захиргаа, харгас хууль, боолын хүлцэнгүй сэтгэлгээ. Энэ нь шинжлэх ухааны ач холбогдлоо үндсэндээ алдсан гэж болно. Хоёрт нүүдлийн соёлын нөхцөлдүүлсэн газар зүүн болон нийгмийн хүчин зүйл юм. Энэ нь хэдий сайтар судлагдаагүйч үнэнд илүү ойр гэж болно. Сэтгэлгээний энгийн логикийн хувьд хүн өөртөө тустай, өөрийн хийж бүтээж чадаагүй зүйлийг бүтээгчийг дагаж биширдэх нь жирийн үнэн юм. Харин манай өвөг дээдсийн чин ирмэлцсэн нүүдлэн амьдрахад таатай өргөн уудам газар нутгаа тэлэх, бусдын болон хоорондын самуунаас хамгаалах Тэнгэрийн элчийг тодруулж, түүнийхээ зарлагдоор амар тайван амьдрах явдал байжээ. Хос ёсын талаар танилцуулъя. Хүчтэй төвлөрсөн төрийг тогтоож дээдлэн хүндэтгэж байх нэг арга нь иргэний засгийг номын засгаар хүчирхэгжүүлэх хос ёс юм. Хос ёс нь иргэний засаг, номын засаг хоёрыг энэ чацуухан хослуулж төрийн хуульд зарлаг цэргийн дэг журмаар олон түмнийг төвлөрүүлэн удирдахын зэрэгцээ, төрийн хууль цаазыг шашин суртахууны үүднээс даган биелүүлэхийг хүний амьдралын утга учир. Энэ болоод хойд насны өмнө гүйцэтгэж буй ариун үйлс байлгах ёстой хэм хэмжээг дээд тэнгэр, бурхны зарлаг, таалал болгон номлодгоор олон түмний оюун санаа, эрхийн ухамсарт асар хүчтэй тусаж байсан бололтой. Хос ёсны номлол улсын эзэн хааныг жирийн иргэн хүн гэж үздэггүй. Дээд тэнгэрийн элч, заяа төөргөөр тодорсон хамгийн жаргаагч халдшгүй дархан эрэхтэй өнгөрсөн, одоо ирээдүйг холбогч гэж үзнэ. Монголчууд төрийг хийсвэр зүйлс зохион байгуулалт, байгууллага, холбоо гэж үздэггүй. Харин төрийг хүнчлэн ойлгож, хаанаа төр хэмээн ойлгож байжээ. Төр тогтвортой дээдлэн хүндэтгэгдэж байх нийгмийн шалтгаан, хүчин зүйлсийн талаар авч үзье. Нийгмийн үндсэн бүтэц зохион байгуулалтад цусан төрлийн холбоонд тулгуурласан хүмүүсийн нийтлэг зонхиж байсны улмаас ахас дээдсийг ямагт хүндэтгэж тэдний үг сургаалыг хэлбэрлэлтгүй мөрдөх хэв хууль үйлчилж байв. Чингис хааны бэлэгт эцгийн үгийг өөр хүүхэд, ахын үгийг дүү нар нь үл сонсох, нөхөр нь эхнэртээ итгэхгүй байх, эхнэр нь нөхрийн үгийг үл даах, бэр нь хадам ихийгээ үл хүндэтгэх, ахмад хүмүүс бага залуусыг хүмүүжүүлэхгүй байхыг үл твчинэ гэж сургасны учир ийм буюу. Төр тогтвортой дээдлэн хүндэтгэгдэж байх хаан төрийн хатуу журмын хүрээнд 3 их үйл, 4 их төр, 6 их үлгэр, 7 их бим, 9 их бэлгийг авч үзнэ.
Төр тогтвортой дээдлэн хүндэтгэж байх монголчуудын сэтгэл зүйн үндэсийн хувьд монголчууд ураг төрлийн холбоог хүчтэй баримталдаг, сасгаар назгаа байдалтай, номхон хөлцөнгөө байхыг хүний харилцааны сайн чанар гэж үздэг. Үүнээс үүдэн үүрэг дээдлэх сэтгэлгээтэй хамтаж нийтэж тусархуу зантай төрийг өөртөө үйлчилдэг алба, хүч, аз баталгын тогтолцоо гэж үздэггүй. Харин ч аврам хамгаалагч гэж үзэж дээдлэн хүндэтгдэг, дур зоргоороо амьдрах дуртай учраас хууль цаазаас холхон байхыг хичээдэг. Зөрчилдөх тэмцэтгэхээс зайлсхийх үедээ байхыг үртэл болгодог байна. Түүнчлэн монголчууд эрс шулуун шударга зантай, цагаан цайлган сэтгэлгээтэй ажил хэрэг, асуудалд алгуур удаан ханддаг, нэр төрөө дээдэлдэг, хариуцлага хүлээх чадвар сул, хамтарч хүлээхийг хичээдэг, бусдтайгаа барьцах дуртай. Гадаад орчинд амархан зохицсон, мөн тэр мэтээс уйдахтай амархан зэрэг сэтгэлгээний хэв шинж, уугуул төрхөнд Монголын төр ёс, эрх зүйн үзэл сэтгэлгээг бүтээх, уламжлан хөгжүүлэх үндэс болсон төдийгүй төрөө барих, засах, арга ухааны оюун соёлын гол их сурвалж болсон байна. Төр тогтвортой дээдлэн хүндэтгэж байх монголчуудын нийгмийн болон сэтгэл зүйн үндэс нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааран тогтжээ. Тухайлбал ураг төрлийн холбоог бат бэх байлгах үзлийг дурдж болно. Улс төр үзэл бодлын янз бүрийн эвсэл, бүлэг бий болох, улмаар төр улсад шахалт дарамт үзүүлэх, эвдрэл, хагарал гарах явдлыг хааж, ивийн үзлийг бий болгох, хамгаалах, ахас дээдсийнхээ уг замналыг даах төр, эзний хүндэтгэх үзэл сэтгэлгээг бий болгох нийгмийн үндэс болжээ. Мөн сасгаар назгаа байдал нөлөөлсөн байж болно. Ажил хэрэг асуудалд алгуур удаан ханддаг, хамтаж нийтэж тусархуу зам, номхон хөлцөнгөө чанар нь төр хүчтэй төвлөрсөн байх үндэс болсон. Түүнчлэн төр тогтвортой дээдлэн хүндэтгэж байх монголчуудын нийгмийн болон сэтгэл зүйн үндэс нь дур зоргоороо амьдрах дуртайтай ч холбоотой. Хариуцлага хүлээх чадвар сул, гадаад орчинд дасах уйдахтай амархан чанар нь хууль цаазын харьцангуй чанга бодлогын, эрс шулуун шударга зан, нэр төрөө дээдэлдэг, ивийг хичээдэг чанар нь үүргийг болон төрийг дээдлэх сэтгэл зүйн үндэс болжээ. Монголчуудын их эзний суу бэлгийг үнэлэх, дахин шүтэх үндэслэл. Азид орон дахны төр ёсны сургаалаас их улбаатай Монголын төр ёсны сэтгэлгээний объектив, субъектив их сурвалжаар дэмжин тэтгэгдсэн Тэнгэрийн үзэл нь монголчуудын хүчтэй төвлөрсөн төрөө дээдлэн хүндэтгэж байх объектив, субъектив хэрэгцээг зөвтгсөн гол сургаал мөн. Монголчуудын мөнх Тэнгэрийн үзэл нь эртний дорн дахны домог зүйд тулгуурлан, бүртгэгчний удмынхан тэнгэр язгууртай, мөнх Тэнгэрийн ивэлээр төрж, төр улсаа мандуулах ид шидтэй, Тэнгэрийн элч учраас юунд ч дийлдэшгүй хүчтэй. Тэнгэртэй зөвхөн тэдл харилцаж, одоо болон ирээдүйн хэргийг шийднэ гэж үзэж байжээ. Хөгжлийн явцад ертөнцийн зам ёсыг эрхэмлэн дээдэлж, хүч оюунаа хөгжлөн төвлөрүүлж, өөртөө ирч хүч, итгэл бишрлийг олж авах дээд тэнгэртэй харьцаж, хүмүүний ёсноос дээш хасан төрийн их үйл хэргийг мэрэгэн шударга, зүй ёсоор явуулах, хүчирхэгжүүлэхэд оюун ухааны ирч хүчийг хураан зангидаж, дайчлан илэрхийлэх, үнэт зүйлсийн дээд чанарыг агуулсан, төр ёсыг хэрэгжүүлэх арга ухаан болж хөгжжээ. Монголчуудын төрийн тухай ойлголтын түүх шастрт бичиж үлдээсэн үеийн талаар авч үзье. Монголчууд төр гэдэг нэр томьёог Европчуудаас өмнө бий болгон хэрэглэж байжээ. Монголчууд төр гэдэг нэрийн агуулгад хүрэхдээ Европынхан болон бусад үндэстэн шиг ард түмэн, хотынхан, газар нутаг, түүн дээр тогтсон эрх мэдэл гэсэн ирэмбээр хүрээгүй. Төр гэдэг нэрийн дор монголчууд тогтоосон ёс журам, хэв хэмжээг голчлон ойлгож байв. Монголчууд төр гэдэг нэрийг ёс, хууль цааз, хэв хэмжээнээс өргөн агуулгаарч бас ойлгож хэрэглэж байсан нь харагддаг. Тогтоосон ёс, хууль цааз, хэв хэмжээ, улс гүрэн мэдээж тодорхой нутаг дэвсгэр хүн зооны хүрээнд орших нь гарцаагүй үнэн учраас монголчууд төр гэсэн өнөөгийн ойлголтыг эртнээс хэрэглэж ойлгож байжээ. Монголын төр ёсны үзэл санаа цагийн аясаар хөгжин хувьсаж, ивийн үзлээс эзэн төрөө дээдлэн хүндэтгэх, үнэнч шударга, захирагдах ёсыг төрийн үйл ажиллагааны чанд журам болгож, улмаар төрийг хүчирхэгжүүлэх арга замыг чанд ёс дэглэмээр барихын арга зам сулрах явцад, оюун санааны хүчийг ашиглах үүднээс хос ёсны сургаалыг шинжилэн хөгжүүлж, нэн тогтвортойгоор 20-р зууны нүрийг үзжээ. Хуульч шууха Монгол төр ёсны сэтгэлгээний их сурвалж, уламжлалын талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.